Гэ Батцорог төлөөлөгч асуулт асууя. За сая бас байгаль орчны газрынхантай бас мегмар дагрын асууж байгаа юм ерөөс хариулахгүй. Энэ бол маш ойлгомжтой асуулт асуугаад байна шүү дээ. Байгаль орчныхоо төгөөмөл дархастай газраа ер нь өчнгөө болгоод болох юм болохгүй юм гэдэг асуугаад байгаа. Даргаасаа асууя гэдэг юм. Мөнхбаатар тэрийг хариулчаач. Тэрийг одоо өчнгөө болох юмд болж байгаа юм, явж байгаа юм уу гэдэг имэйлтийн тэр баруун талын уулан дээр бас төгөөмөл дархасыг яриад байгаа шүү дээ. Энэ дээр та хэд нэг жоохон хариулаач. Хоёрдугаарт нь Мөнхбаатар дарга энэ 2022 онд газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нийслэлийн иргэдийн хурлаар батлагдсан. Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө 2018 онд батлагдаад тэрийг дагаж нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдаж өнөөдөр 15 жилийн хугацаатай хэрэгжүүлэх ажил чинь явж байгаа. Эний биелэлт ер нь хэдэн хувьтай явж байна. Яг төлөвлөгөөнд тусгацсан 180 ажил үйл ажиллагаа тусгацсны энэ төсөв мөнгөн дээр нь тавигдж байгаа юу? Энэ ажлууд чинь явж байгаа мó? Гуравт нь энэ сонгон найрхан дөрөв 32 8 дахь хорооны дээр залуус сорооллын уртлын 2 буудал дээрх 2 дэлгүүрийг чөлөөлөх юм төлөвлөгөөнд орсон юм байгаа юу? Байхгүй бол би бүлгийн санал дээр тусгаж оруулмаар байна. 38 дахь хорооны залуус сорооллын иргэдээс маш их хүсэлтүүд ирж байна. За мөн 2007 оноос хойш нийслэл дуудлага худалдаа, газрыг дуудлага худалдаагаар зарж борлуулах юм ажил хийгдсэн. Энийний үр дүн юу нь одоо ямар байгаа вэ? Дараагийн чуулган дээр нэг дэлгэрэнгүй сонсох юм шаардлага байна. Яагаад гэвэл бид нар чинь хотын дүүрээ дуудлага худалдаа авах баахан захын дүүргүүдэд дуудлага худалдаа зарлаад баахан газар олголтууд хийцэн. Тэднэр маань юу ашиглалт ямар байгаа вэ? Ер нь яг дуудлага худалдаагаар өгсөн газрууд маань ашиглаж гин үү, ашиглахгүй байна уу? За мөн энэ Батцаг төлөөлөгч дүр асуугаад байна. 26 36 дээр өнгөрсөн жил хотын дарга явж байгаа баахан газар чөлөөлөлд аж ахуйн нэгжүүдээс газрыг аваа сургууль цэцэрлэг барья гэж төлөвлөгөөг тэр айлуудаас нь аж ахуйн нэгжүүдээс нь газрын хүртэл нийслэлийн боловсролын газар дээр бол авсан шүү дээ. Боловсролын газрын дарга ягаад энэ дэр ингэ чимээгүй суугаад байна? Та хариулахгүй мó энэ дарга? Тэр газрууд нь угаасаа ингээд жилийн төлөвлөгөөнд нь туссан юм уу? Барилга нь баригдах юм уу? Баригдахгүй юм уу? 26 дээр нэг сургууль 2 цэцэрлэг байгаа шүү дээ. 26 36 дээр. За мөн тэр зүүнтлийнх нь сая Батцаг төлөөлөгч асуугдсан тэр нэг яг Дүнжин гарын баруун талын 2 аж ахуйн нэгж байгаа шүү дээ бас. Иргэд нь бол бариулахгүй гэдэг эсгэцийн ерөнхий төлөвлөгөөгөөр А даалгавартай эсгэц зурагтай аж ахуйн нэгжлийн зөвшөөрч би болно үзчихсэн болно. Болохгүй байхгүй юм билээ шүү дээ болно. Тэрэн дээр хороо барья гэдэг хорооны даргын өсөлт байгаа. Өрхийн эмнэлэг барья гэж нэг өсөлт байгаа. Цэцэрлэг барья гэсэн өсөлтүүд. Эдрийгээ та яадаг жоохон дэлгэрэнгүй ярьж өгөхгүй бол яг ингээ төлөөлөгч болгонд яг ингээ чуулган харахаар байнга асуугаад байгаа байхгүй нэг чуулган болгон дээр л энийг шийдсэн юм уу гэдэг. Яг энэ мэдээлэлээ нэг дэлгэрэнгүй эсвэл төлөөлөгч нарт бичгээр өгөөч. Газрын алуу энэ боловсролын газар энэ жил та хэд чинь ингээд над мэдээлэл өгтөө 100 гаруй сургууль цэцэрлэгийн төлөвлөж байгаа он дамжин хэрэгжиж байгаа ажлууд байгаа гэсэн. Одоогийн байдлаар 4 сургууль цэцэрлэг баг сургуулиуд ашиглалтанд орсон байгаа гэсэн. Энэ он дуустал хэд орох юм? Тэр мөрийг бас жоохон дэлгэрэнгүй танилцуулбан санагдаад байна. Тэрийг бас хариулмаар байна. За мөн газрын алба бол маш сайн ажиллаж байгаа. Газрын алба түүхэндээ байгаагүй бараг 2000 гаруй газар чөлөөлтөй нэг талбарыг өнгөрсөн жилүүд чөлөөлсөн. Энийг бас уламжлуулаад ингээд жил болгон газар чөлөөлт рүү бас ингээд 3 хилцтэй болгоод орж ах шиг байл. Энэ дээр бас нэлээд сайн ажил төлөвлөөд Мөнхбаатар дарга ажилласаа гэж хүсэж байна. За баярлалаа. Нэг 3 асуулт. Газрын алба Мөнхбаатар хариулъя. За Батцаг төлөөлөгчийн асуултанд байж байгаа Мөнхбаатар дарга араас байгаль орчин тодруулах. За амар төвшин дарга ороод ирсэн байна. Ингээд ийм дараа талаар явъя. Энэ түгээмэл дархацтай ашигт малтмалын асуудал бол засаг дарганы хамгийн газар дээр бас хуулийн хэлцээр хянагдж байгаа мэн гэж би ойлгосон. Энэ дээр нэмэлт тодруулга авъя. За эхлээд Мөнхбаатар дарга. За Батцаг төлөөлөгчийн асуултанд хариулъя. За нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө 2022 онд батлагдсан 3 үе шаттай нийтдээ 213 ажил үйл ажиллагаа хийхээр батлагдсан байдаг. За эхний үе шат нь бол 2022-оос 2025 онд 1-р үе шат хэрэгжиж дуусна. За одоогийн байдлаар 70% гүйцэтгэлтэй явж байгаа. За 2-р үе шат нь 2006-аас 2030 он хүртэл үргэлжилнэ. За 3-р үе шат нь 2031-аас 36 он хүртэл ингэж үргэлжлээд нийтдээ 213 ажлыг
хийж дуусгахаар ингэж батлагдсан байдаг. За дээрх мэдээлэлтэй хамааралтайгаар дэлгэрэнгүй мэдээллийг бол тусад нь тусгайлан өргүүлье. За сонгон хайрхан дүүргийн 38 дугаар хороо залуус хорооллын урд талын 2 объект бол энэ тухайн төлөвлөгөөнд буулгахаар бол тусгагдаагүй байна. За нэмэлтээр бол саналаа бол өгөх боломж бол бүр нээлттэй байна. За 2007 оноос хойш газрын дуудлага худалдааны үр дүнг нэгтэлж дараагийн чуулган дээр танилцуул гэдэг чиглэлийг бол хүслийг бол авлаа, хүлээж авлаа. Тэгээд дараагийн чуулган дээр бол дээрх мэдээллүүдийг нэгтгээд за газар ашиглалт нь ямар байгаа юм, ямар үйл ажиллагаа явуулж гин гэдэг газар ашиглалтын судалгааг дэлгэрэнгүй байдлаар танилцуулъя. Нийслэлийн байгаль орчны газар. За, боловсрол төлөөлөгчийн асуултанд хариулъя. Төгөөмөл тархастай ашиглалтын тухай аж ахуйн нэгжийн ашигт малтан ашиглаж байгаа аж ахуйн нэгжийн 2 аж ахуйн нэгж байгаа 116 галзбаа бүхий сэрв ай болог тэр 2 аж ахуйн нэгж байна. За эдгээрийг бол туслахаар албан мэдээллийн нэгд манай холбогдох хууль хэлцийнхэн хянж аван байна. Энэ маань 2024 онд манад ер нь бичгүүд ирж ирсэн юм байлээ. Тэгээ энэтэй нь уйлбал манай бол одоо яг хуулийн үндслийг харж энэ чинь бас нэг шүүхийн маргаантай байдаг болохоор нэлээд нухацтай үзэж тэг шалгах шаардлагатай ингэж бодож байгаа юм байна. За нийслэлийн боловсролын газар. Нийслэлийн боловсролын газрын даргаамал тушин байна. За нийслэл Улаанбаатарлууд өнөөдрийн байдлаар 139 сургууль цэцэрлэгийн барилга баригдаж байна. За төсвийн их үүсвэрээр наваад үзэх юм бол улсын төсвөөс 71 барилга, нийслэлийн төсвөөс 44 барилга, дүүргийн төсвөөс 14 барилга, Азийн хөгжлийн банкны зээл тусламжаар 7 барилга, за бусад төслүүдийн хүрээнд 3 барилга ингээ баригдаж байна. За эдгээр барилгуудыг 2028 он гэхэд үе шаттай барьж дуусгах, үүнээс гадна 2028 он хүртэл нийслэлийн хүүхдүүдийн өсөн нэмэгдэх хэрэгцээг тооцож бодлогын судалгааны хүрээлэн нийслэлийн архитектор төлөлтийн алба, газрын алба, нийслэлийн боловсролын газар хамтраад дараагийн 4 жилийн өсөлт хэрэгцээ тооцоог одоо Бадарсан даргын удирдлагадор бид тооцож судалсан байгаа. Энэ дээр нэмээд нийтдээ 84 сургуулийг барих юм бол хэвийн ийм одоо үйл ажиллагаа хүчин чадалтай болно гэсэн тооцоо судалгаа гарсан байна. За үүнээс эхний ээлжинд зайлшгүй одоо барих шаардлагатай байгаа хүн амын нягтршил өндөртэй, хүүхдүүдийн ачаал өндөртэй 33 сургуулийн байршил хүчин чадлыг тодорхой болгоод за энийг бол одоо газрыг нь шийдэх саналыг энэ өнөөдрийн чуулганд ингээ оруулж байгаа маа. 26 дугаар хорооны хувьд бол энэ Олимп батхны сургууль сая ашиглалтанд орсон энэ намар хичээл сургалтынхаа үйл ажиллагааг ингээд эхлүүлээд явахаар тооцоо явуулж байгаа. Тодруулах гээ Батцэрэг төлөөлөгч. Дарга айгүй тодорхой асууад шүү дээ. Тэр БНЧ сөрөг актаас авсан газар дээр сургууль цэцэрлэг тавих юм уу энэ жил байгаа мó гэд хүн болго асууад шүү дээ. Дээр нь Сентүрийн ланд дээр 4,000 литр квадрат газар авсан дээр цэцэрлэг байна уу 240 хүүхдийн. Энэ жилийн төсөвт байгаа мó байхгүй бол Мөнхбаатар дарга тэр ярьж байгаа хувь түншлэн мэжлэр ямар боломж байгаа тэрийг оруулах гэдэг байгаа байхгүй. Тэрийг та нэг хариулаад өгөөч. Хоёрт нь за түр өж байгаль орчны газрынхан та төгөөмөл тархацтай хариуцсан дарга авчирч энд асуулт хариултаад өөрөө мэдэхгүй хууль мойл гэдэг нэг сонин хамгийн хууль нийслэлийн засаг даргын захимжаа өчнгөө болно шүү дээ. Танах өчнгөө болгодог байгууллагч биш. Нийслэлийн засаг даргын хуулийн хэлцээр яав мó хаана байгаа юм бэ асуугаад тахаар тойруулаад нэг яриад байгаа. Эсвэл хамгаалалтын дарга хариулах юм уу? Гуравт нь энэ газар эзэмших, ашиглах, өмчлөхийг засгийн газраар оруулдаг болсон. Тэрийг өмчлөх өмнө ганцхан өмчлөх эрхэл ордог болсон. За амар төвшин дарга. За нийт сургууль цэцэрлэгийн барилгын төсвийг улсын төсвүүдээр, нийслэлийн төсвүүдээр, аль төсвүүдээр тавих уу гэдгийг боловсролын яамтай зөвлөлдөөд эндээсээ яг шийдлээ гаргахаар ингээ хэлье. Шийдлэхгүй байгаад байгаа юм.
эргэж хариу өгье гэсэн үг юм амар төвшин дарга. За тэгвэл бас өнөөдөр бас хариу өгнө. Нийслэлийн байгаль орчны газраас бол засаг дарганы хамгийн газар хуулийн хэлцээр хянагдж байгаа ажил юм байна. Мегмар төлөөлөгчөө таны асуудал. Тэгэхээр бас өнөөдрийн дотор бас албан ёсчгээр хариу өг. Ойлгосноо. За ингээ энэ хоёр асуудал дээр заавал өнөөдөр хариу өгнө шүү. Алдар дарга. Та яг энэ хоёр асуудал дээр тэмдэглэлээр албан бичгээр үүргэжүүлээд ингээд Г Батзөрөг төлөөлөгчийн асуултанд амар төвшин дарга хариулна. Албан бичгээр хариулна. За мөн мегмар төлөөлөгчийн асуултанд нийслэлийн байгаль орчны газраас мөн одоо засаг дарганы хамын газраас хуулийн хэлтсээс албан бичгээр хариу тайлбарыг нь өнөөдрийн дотор хүргүүлнэ.